Сайн байцгаана өрхөмдөд үзэгчдээ аливаа нэг улс орны эдийн засгийн хөгжлийг гардан бүтээгч нь жижиг дунд бизнес эрхлэгчтэй салшгүй холбоотой байдаг. Энэ чухалаараа эх орон Монгол үндэсний телевизийн уран бүтээлчид бид дотооддоо үйлдвэрлэл үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллагуудыг дэмжих зорилготойгоор баялаг бүтээгчид нэвтрүүлгийг та бүхэндээ толилуулан хүргээд 2 дахь жилдээ явж байгаа илээ. Ингээд энэ удаагийн дугаарт маань дайвар махаар Монгол үндэсний уламжлалт хоолыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулан гаргаж ирсэн Монголдо анхдагч Эртний үндэс компанийг бид онцолж байгаа юм. Ингээд нэвтрүүлгээ хүлээн үзсэн үү. Аливаа улс хүрний хөгжлийн гол түлхүүр нь аж үйлдвэрийн хөгжил байдаг. Монгол улсын үйлдвэржүүлэлтийн түүхэн хөгжил нь олон жилийг дамнан дэвшин дээшилсээр монголчууд бид өнөө цагийн аж үйлдвэрийн хурдтай хөл нийлүүлэн алхаж явна. Анх 1921 оноос хойш үндэсний үйлдвэрлэлийн суурь тавигдаж, мал аж ахуй, хөдөө аж ахуй, аж үйлдвэр хосолсон орн болох эхлэл манай оронд тавигдаж байсан. Энэ цагаас хойш 1990-ад оноос үйлдвэржилтийг эрчимжүүлэх, зах зээлд шилжих шилжилт, үйлдвэржүүлэлтийг сэргээх төрийн бодлого, төлөвлөлтийн ажлууд хийгдэж ирсэн. Энэ хүрээнд монголчууд бид өнөөдөр дэлхийн үйлдвэрлэлийн зах зээлд өрсөлдөхүйц чанартай бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, гадаадад экспортлж байгаа нь манай орны аж үйлдвэрлэлийн салбар ямар шатандаа явж байгааг нэг илэрхийлэл болж байна. Өнөөдөр энэ бүхний төлөөлөл болж эх орондоо олон зүйлийг үйлдвэрлэх боломж бололцоо байгаа гэдгийг өөрсдийн ажил үйлсээрээ бодитоор харуулж яваа хамт олон бол Эртний үндэс компани юм а. Сайн байцгаана уу? Манай Эртний үндэс компани эх орон телевизийн баялаг бүтээч нэвтрүүлэгт оролцож байна. Манай Эртний үндэс компани нь бол 2008 онд байгуулагдсан. Энэ дайвар махан бүтээгдэхүүний үйл ажиллагааг явуулаад 7 жил болж байна. Тэгээд манай Монголын уламжлалт хоол хүнс болох энэ бүтээгдэхүүнийг энэ үйлдвэрлэлийн орчинд эрүүл ахуйн шаардлага хангасан газар үйлдвэрлэн боловсруулж нийтийн юунд хэрэгцээнд хүнсний хэрэгцээнд явуулах юм зорилготой явж байгаа юм. Дайвар махан бүтээгдэхүүнийг боловсруулахад их үйлдвэрлэлийн янз бүрийн шат амжилт дамждаг. Тэгээд бүх нарийн дис дараатай тэгэж явагддаг. Энэ бүх үйл ажиллагааг одоо энэ нэвтрүүлгийн шат дамжлага бүрээр нь ингэж яаж хүргэдгийг одоо үзүүлье. Монголын махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж эхэлсэн Эртний үндэс компани хамт олон дайвар махаар Монгол үндэсний уламжлалт хоолыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж гаргаж ирсэн Монголын хамгийн анхны үйлдвэр юм. Тус үйлдвэр нь дайвар махаар хийсэн бүтээгдэхүүнээ хүнсний аюулгүй байдлыг хангасан орчинд боловсруулан үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэлд ашиглаж байгаа бүх түүхийн эдээ гэрээт нийтлгааны газрууд болон хүнсний захуудаас эрүүл ахуйн шаардлага хангасан зориултын тээврийн хэрэгслээр тээвэрлэн авчирдаг. Эх орон телевизийн баялаг бүтээгч нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар дайвар махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр Монголдо анхдагч Эртний үндэс компани хамт олон оролцож байгаа. Тэгэхээр энэ удаагийн дугаартаа бид та бүхэндээ дайвар махан бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэлийн шат амжилгын дагуу хэрэглэгч таны гар дээр очдог бүхэл үйлдвэрлэлийн процессыг танилцуулахаар болсон байгаа. Ингээд та бүхнийг Эртний үндэс компани үйлдвэрлэлийн дарга Цэн Даюуштай уулзалж байна. За сайн байна уу? Сайн байна уу. Үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За манай компани нь болохоор энэ толгойг эмээлт наалайхан бойноос цацарж энэ төвөгөлдөг байгаа. Энэ төвөглөхтөө болохоор энэ автогенээр хөвгөлдөг. Өөр янз бүрийн юмар хөвгөлдөг, бас үхрийн ширийг хөвгөлдөг байгаа. Энэ төвөглчаад дараа нь болохоор угаадаг. Хичнээн үйлдвэрлэлийн шат амжилгыг
За одоогийн байдлаар нэг 5-6 дамжлагаар дамжиж эцсийн бүтээгдэхүүн гарна да. За тэгэхээр энэ бүхнийг хоёлаа яг өнөөдрийн нэвтрүүлгээр дамжуулаад үзэгчтэй хүргэх байгаа юм байна тий. Харин тэгээд одоо тэгээд дараагийн үйлчлэгээр оръё. За ингээ үзэгчтэй та бүхэн маань өнөөдрийн баялаг бүтээгч нэвтрүүлэгтийн маань хамт байгаарай. Тэгэхээр бид энэ удаагийн дугаараа мэдээж дайвар махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шат хамгааллыг та бүхэндээ танилцуулгаа. Ингээд хамтдаа тогтгошоо орцгаая. Тэгэхээр хоёлоо хамгийн эхний шат амжилгаас дараагийн 2 дугаар шат амжилга дотор ороод ирсэн байна. Яг энд одоо ямар үйлдэл хийгдэх вэ? За энд болохоор эхний дамжлага нь болохоор одоо хуглагаанаас орж ирээд эхний дамжлага нь энд ингэж шар усын угаана. Эхний хожирт. Шар усын угаагаад шар усын угаасны дараа энд зайлна. Энд зайлаад дараа нь тэнд булчирхайг нь авна. Булчирхайг нь авчаад булчирхай жихний үзүүрийг аваад одоо энэ хар гисгийг гусаж аваад тэгэнгүүтээ дараа нь дахиж зайлна усаараа. Цэвэр усаараа зайлаад энэ болохоор энэ төмөр угаалтураар угааж байгаа. Тэгээд эцсийн толгой нь болохоор ингэж гарч ирж байгаа юм. Болохоор ингэж гарч ирж байгаа. Энэ жихийг ингэж авцсан, булчирхайг нь ингэж авцсан. Ийм байгаа. Ингэ авчдаг байгаа. Одоо үүний дараагийн үйлдэлүүд ямар хөлдөгчөнд хийдэг байгаа. Бид нар манайх энэ хойно агуулах байгаа. Тэрэндээ хийж агаад тэгээд тогоондоо чандаг байгаа. Тогоо нь болохоор 2-ын тогоон чандаг байгаа. Ер нь өдөрт нийтдээ танай компани хамт олон хичнээн тогоо яг энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлагаар ажиллаж байна. За одоо манайх чинь 400 толгой. Өдөр 400 толгой 150 шир хийдэг байгаа. За энэ стужи хийдэг үхрийн шир байна. Энэ үхрийн шир маань бас адилхан эндээ хоглоод орж ирж эндээ 3 дамжлагаар угаагаад тэгээд энэ туурай муурайны хар гисгийг ногтолж авдаг байгаа. Тэгээд энэ болохоор үхрийн шир нь болохоор энд нь яс байдаг тэрийг нугалж авдаг байгаа. Ягаад гэвэл нөгөө ойгуур хэмжээ багтаа болохын тулд тэгээд 100-аас 150-аар нь чандаг байгаа. Ер нь манайхан ч зарим нэг хэрэглэгчд маань бас яг стужин толгой ширэг чухам яаж хуухалдیں۔ Тэр цаад орчингийн сайн мэддэггүй. За нэг гэрээ нөхцөлд гэрт гэдэг юм нэг төмпөн дээр хаваачаа чандаг гэж нэг юм сонио ойлголттой байдаг тийм. Манайх харин зарим улсууд тэгж ойлгох юм шиг байгаа. Манайх болохоор үхрийн ширээр хийдэг. Үхрийн ширээ мөн бойноос авдаг байгаа. Тэр арай илүү баталгаатай. Тий, найдвартай л гэсэн үг. Үхрийн ширээ дан үхрийн ширээр хийдэг байгаа. Адууны шир бол стужинд ордог. Дамжлага бүгд л маш нарийн процессор. Тийм айгүй юутай дамжлага ихтэй угаалгын дамжлага, хуглагаа, нугалгаа гэдэг айгүй олон дамжлага дамждаг байгаа. Эндээс гараад тэгээ тогоондоо ордог байгаа. Сайн байна уу? Намайг болд гэдэг энэ Эрдэнэ ус компани борлуулагч юм байна. Тэгээд манай компани эрүүл чанартай бүтээгдэхүүнийг зориултын хөрвүүртэй машинаар нийслэлийн 9 дүүрэгт томоохон сүлжээ дэлгүүрүүд болон буддааны төвүүдээр одоо түгээн борлуулдаг байгаа. Тэгээд өдөр болгон эрүүл ийм чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж байгаадаа маш их баяртай байдаг. Цаашдаа ч гэсэн манай компани хэрэглэгчдэд эрүүл чанартай бүтээгдэхүүнийг түгээн борлуулж хэрэглэгчдэд хүргэхийг зорж ажиллах болно. За сайн байцгаана уу? Намайг ингээ Отгонбаяр гэдэг. Би энэ компанид ажиллаад одоо жил гарсан болж байна. Тэгээ манай хамт болсон аяах гоё хамт болсон. Бүгдөө нийтэж тэгээд ер нь чадварлаг сайн ажилладаг хүмүүс байдаг. Хичээнгүй ажилладаг. Тэгээд манай бүтээгдэхүүн болохоор чанартай бүтээгдэхүүн гаргахыг бид нэр хэрэмэлцдэг. Бид нар ажилдаа бид нар аюул тийм сайн ханддаг, хичээж ажилладаг болохоор энэ бүтээгдэхүүн олон хэрэглэгчдийн хүрээсэй гэж бодож байна. За манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг та бүхэнд баярлалаа. Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжээрэй гэж хэлье. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниудын хувьд бүтээгдэхүүнийхээ эрүүл ахуйн байдалд дээд зэргээр анхаарч ажиллах хэрэгтэй байдаг.
Тиймдээ Эрдэнэ хүнс компанийн үйлдвэрт мэргэжлийн технологич ажиллаж, бүтээгдэхүүнээ тогтмол улсын идэвхжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж, баталгаажуулсныхаа дараа хэрэглэгчдэд хүргэдэг байна. Түүнчлэн бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй зориултын сав баглаа бодолд савлаж, мөн зориултын хөргүүртэй автомашинаар 5-10 цагийн дотор хэрэглэгчдэд түгээдэг. Мөн үйлдвэрийн ажилчдыг цаг ямагт эрүүл ахуйн үзлэгт 100% хамруулдаг юм. Зүгээр гэртээ нэг хүн одоо тэр дайвар махан бүтээгдэхүүнийг боловсруулаад хоос хүнс болгоод идэхээс энэ нийслэлийн энэ одоо орчин цагт тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн орчинд боловсруулад тэгээд хэрэгцээндээ эргүүлвэл тэр хүмүүст ажлын цаг завыг хэмнэн тэгээд эрүүл ахуйн шаардлага хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа маань бол. Яагаад цэвэр бүтээгдэхүүн гэж байгаа юм гэхээр ямар нэгэн баяжуулах нэмэлт бүтээгдэхүүн нэмэгдэлд оруулахгүйгээр тэр мах ямар байныг тэр чигээр нь экологийн бүтээгдэхүүн чигээр нь л одоо боловсруулад нийтийн хэрэгцээнд хүргэж байгаа юм. Тэгээд хугацаа уртасгах ямар нэгэн бодис хэрэглэхгүйгээр тэг 14 хоногийн хугацаатай тийм бүтээгдэхүүн. Дайвар махан бүтээгдэхүүнийг үйлдвэрийн орчинд боловсруулж энэ нийтийн хүнсний хэрэгцээнд боловсруулж байгаа манайх бол анхдагч үйлдвэр. За энэ болохоор дараагийн хэсэг байна. Одоо энэ нөгөө үхрийн ширийг чанж байна. Энд одоо ингээ анхаарахтаа одоо энд ингээ чанж байгаа. Энийг болохоор 10-аас 12 цаг чандаг. Манайх тий. Тий илүү гоё энэ яснаасаа ялгарч өгдөг байгаа. Тэгээ эндээсээ гаргаад шүлийн шүүж хагаад хөргөж тэнд авчиж шулж байдаг байна. Шулаад буцааж бас чанана. Чанахтаа болохоор тэр нь болохоор 30-аас 30 минут. Энэ ингэж чанахтаа болохоор 10-аас 12 цаг чандаг байна. Тэгэхээр энэ тоогоол багтаамж тий энэ болохоор одоо манайх 100 шир чандаг тогоо байгаа. Энэ том нь болохоор 150-ыг чандаг юм. Манайх энэ 4 тогоо байна. 4 тогоонд үйл ажиллагаа явуулдаг. Одоо тэнд нэг угаасан толгоогоо бас гацар чанана. Чанахтаа 120 градус чандаг байгаа. Бас адилхан цаг нь? Цаг нь болохоор 5-аас 6, толгой нь болохоор 5-аас 6. Тий. Шир нь болохоор 10-аас 12 цаг. Одоо энэ толгойн нэг хэсэг байна. За энэ дараагийн хэсэг маань толгойн маань чанагдаж байна. Одоо ингээ усаа хийж байна. Энэ нийтийн хоолны тогоон чандаг байгаа. Энэ бас муу адил 120 градус 5-аас 6 цаг, 6-аас 5 цаг чандаг байгаа. Толгойч бас ширээгээ бодсон бас махан арай зөөлөн байдаг ч гэсэн. Тий, толгой болохоор яг нөгөө шөрмөс багтай зүгээр дан хөөх мах гэдэг утгаараа арай хурдан болдог байгаа. Шир нь болохоор нөгөө шөрмөстэй болохоор шөрмөсийн зөөлрүүлэхийн тулд тэгж олон цагаар чандаг байгаа. Одоо манайх болохоор энэ толгойгоо чанахтаа ямар нэгэн тийм амтлагч нэмэлт бүтээгдэхүүн хийдгүү нөгөө одоо тий өөр яг өөрийнхөө байгаа. Энэ давснаас өөр ямар ч юм хийдгүү байгаа. За одоо үүний дараа яах вэ? За үүний дараа энэ чансан толгоогоо гаргах үйл ажиллагаа байгаа. За энэ болохоор одоо ингээд болцсон толгой маань энэ бэлэн болцсон толгой чанаа дууссан байна. Энэний шөлийн шүүгээд авцгаа. Одоо эндээсээ хөргөөд тийш нь авчиж шуулж ангилдаг байгаа. Эрдэнэ хүнс компани нь цэвэр экологийн эрүүл хүнсээр нийслэлийн иргэдэд хангах үндэсний шилдэг хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох эрхэм зорилгын дор нэгдэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Ингээд үзэгч та бүхэндээ Эрдэнэ хүнс компани бүтээгдэхүүний онцлогоос товчхон танилцуулъя. Монголчууд бидний эрт дээр үеэс зооглож ирсэн 5 хошуу малын мах амттайгаас гадна хүний биед маш их хэмжээний шимт хижээл, амин дэмийг өгдөг байна. Тэр дундаа хоньны толгойн хуйх маханд коллаген болон
уураг баялаг байдаг учраас хүний арьсыг гоо сайхан байлгахаас гадна хор тавдраас урьдчилан сэргийлэх ач тустай байдаг. Харин тургийн малын мах нас биеинд гүйцсэн малын цул махнаас илүү амин дэм агуулсан байдаг учраас толгоо эргэх, гар хөлийн тамир барагдсан хүмүүст толгой мах идүүлвэл түргэн эдгэрдэг сайн талтай байдаг байна. Манай дараа ангилгааны хэсэг байна. За энэ ангилгаа тий чанаад бэлсэн болсон толгой манай энд байж байна. Тэгээд энэ залуу энд шулна. Шулахтаа болохоор энэ шулахтаа одоо ингээд булчирхай нүд, булчирхай жавжин тэнд арилгаж байна. Энэ нүд нь байна, энд мах нь байна. Тэнд хуух нь хэл ингээд тус нь ангилдаг байгаа. Тэгээд энд болохоор гэрчиж ингээд нүдийн жихийн тусд нь. Тэгэнгүүтээ эндээ ингээд сайхан бүгдийг ангилж ялгачаад тэр паднуусантаар тавьж хөргөдөг байгаа. Хөргөснийхээ хөргөлтөө өрөөнд оруулж 15 минут байлгадаг байхгүй. Тэгээд дараа нь савлгааны хэсэг болох вакуумын өрөөнд оруулж савладаг байгаа. Энд бол яг хүлээ бэлэн болсон. Энэ бол одоо ингээд шууд хаягддаг байгаа. Шуулаад байна. Энэ болохоор шулж байгаа толгойнууд нэг мах бүх юмнууд нь тусдаа, нүдийн тусдаа, чихийн тусдаа, хэл тагнаа тусдаа, хог тусдаа, мах тусдаа. Энд болохоор энэ одоо булчирхай малчирхайг нь авч байна. Тэгээ энэ илүү гарсан юм нь болохоор манайх нохооны хоол болгодог. Энэ нь болохоор нохооны газрууд ирж авдаг. Манай энэ юу нь болохоор нохоонд аягүй дуртай. Нохооны газрууд их ирж авдаг юм манайд. Ер нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд баримталдаг стандарт гэж байдаг тийм ээ. Тэгэхээр танай компанийн хувьд мэдээж ямар зүйлийг чанарыг хэрхэмлж ажиллаж байна? За манайх айл болохоор л тэгэл ард түмэндээ тэгэл цэвэр эрүүл хүнсний бүтээгдэхүүн өгөхөнд бол тэгээ бид нэр аягүй мэрэгтэй ажилладаг. Өдөрт ер нь хэдэн цагаар ажилладаг? За манайх ч ерөнхийдөө өдөрт 8-аас 10 цаг, 8-аас орой 8, өглөө 8-аас орой 8. Оройны ээлж нь болохоор орой 8-аас өглөө 8. Тий. Тэгээд зуны цагт болохоор манайх нэг айгу ачаал ихтэй болоод ирэнгүүт 3 ээлжээр ажилладаг. 3 ээлж нь өглөө, өдөр, орой гэж 3 ээлж гардаг. Тэгээд нийт бол энэ дотор ажиллаж байгаа усууд нь бол нэг ээлжинд бол 7-оос 8 хүн. Өвлийн цагт ажил багтаа үед бол 4-өөс 5 хүн. Одоо тэнд жишээлбэл зарцаа амаг хэл энд болохоор алууны хэл гэж хийж байна. Ингээд төрөл төрлийн энэ хичнээн төр нэрт. Яг одоогийн байдлаар бол манайх 5 төрлийн нэр. Ямар. Тий. Стүүжин, толгой, хоньны хэл, үхрийн хэл, адууны хэл. Сүлжээ дэлгүүрүүдээр бүгд. Тий, манай одоо бүхэл сүлжээ дэлгүүрүүдээр бас жижиг дэлгүүрүүдээр зарагддаг байгаа манай бүтээгдэхүүнүүд. Одоогоор ажилчдын хувьд хичнээн ажилчдаагаар ажиллаж байгаа юм. За одоогийн байдлаар нэг 20 гаруй ажилч байна. Тэгээ зуны цагт бол айгүй олон ажилчтай болчихдог 40 хүрдэг ажилч. Ажилчдын дийлэнх нь бас мэдээж үйлдвэр анх байгуулагчаас хойш ажилласан хүмүүс байна. Ерөнхийдөө шинж улсууд байгаа, хүч улсууч байгаа. Энэ нэг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаа явж байгаа мэдээж маш тухайн хүнээс маш их төсвөр төвчээр ер нь нэлээд жоохон хүнд ажилд тооцогдох. Ер нь манай ажил их хүнд штэ. Хүнд талдаа. Гадаа хүүтэнд махаа хуухлаа. Одоо жишээлбэл энэ гадаа толгой хөглөж байгаа штэ. Тэр чинь айгүй хүнд нөгөө нэг хүүтэнд чинь тэр чинь бас айгүй хэцүү, бас 100 бороотоод хэцүү. Тэгээ энд одоо ингээд жишээлбэл одоо энэ залуу ингээд шулж байгаа энэ гарлуу нь энд нэг яс байдаг аахгүй одоо жишээлбэл энэ яс байдаг, энэ зүү шиг яс байдаг аахгүй. Энэ гарлуу нь гатгах тэгэл гар хороогоо энэ дээр юм нэг байгаа л да. За одоо хойлоо. Одоо дараагийн хэсэг нь энэ адууны хэл байна манай. Адууны хэл маань 4-өөс 5 цаг чанагддаг байгаа. Бас хоньны хэл нь болохоор 2 цаг чанагддаг байгаа. Адууны хэл маань энэ чанагдаж орж ирээд энд утлагын хэсэг гэж байгаа. Манайх болохоор утлагтай одоо нөгөө бус газрууд ингэдэг юм билээ л дээ тийм нөгөө шингээ утаа мутаа хэргэлдэг. Манайх бол үгүй. Зүгээр одоо нэг тийм шингэн зүйлээр утааны хамттай зүйлээр л утдаг гэсэн. Манайх болохоор зүгээр шууд модны утаагаар утдаг. Цэвэр модны үрцээр утдаг байхгүй юу? Модны утаагаар утна гэхээр одоо яг яг би модны утаа гэдэг нь болохоор нөгөө хүний биед хоргүй. Одоо нөгөө байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэсэн үг. Тий. Зүгээр өөр ямар нэгэн утаа биш. Одоо зөв жишээлбэл нөгөө малын адууны юу муугаар утдаг штэ бас. Тэгэхээр нөгөө нэг айгүй хашуун болдог. Тийм учраас модны утаагаар утдаг юм байна. Тэгээ өөр ямар нэгэн амтлагч хийхгүй. Манайх бол ер нь амтлагч бол хэрэгэлдэггүй тий. Сайхан ойр давсаа. Тий, яг л оргоор байгаа. Одоо энд ингээд зүсээд гарч ирж байна. Ингээд зүссэн хэлдээ тэгээ савлна. Энийгээ савлаад тэгээд эцсийн бүтээгдэхүүн гарна да. Одоо энд бас толгой хийж байгаа одоо энэ хэд ингээ хөргөөд дуусаа савлна. Тэгэхээр маш
зөвлөлийн дагуу зүсгтэй Тэ ингээд нингэн зүсгтээд ингээ 250 грамаар савладаг байгаа. Дараагийн хэсэг нь одоо тэр хоньны хэл байж. Яг тийш явах уу? Энэ манай дараагийн хэлний хэсэг, хоньны хэлний хэсэг байна. Хоньны хэл нь бас муу адил утлагнаас орж ирээд ингэж ангил цэвэрлдэг байгаа. Цэвэрлсэн хэл манай энд байна. Тэгээд ийш нь бас вакуумдахтаа голд нь өгөх хийгээд 3-3-аар. Энэ хоньны хэлийг болохоор ийш нэндээс чаналтнаас гаргаад энд утлахын цэврээдэг байгаа. Утлахын дутдаг байгаа. Бутаж орж ирээд энэ хөргүүр цэврээдэг байгаа. Бас цэврээхдээ 10-аас 15 минут цэврээдэг. Энэ хоньны хэл маань энэ одоо ингээл яг ингээ гарцсан байгаа байдал нь бол айгүй бохор. Энэ үсэх ялгаас одоо тэгэл энэ булчирхаа юу гэдэг энэ бүгдийг ингэж авдаг. Аваад ингэж цэвэрлээ тэгээс авалдаг байгаа. Энэ болохоор зарцаамаг байж байна. Энэ зарцаамаг маань бас ингээд одоо хөргүүрт одоо зарцаагаад гаргаж ирээд энд одоо ингээд 300 грамаар зүсээд тэгээс авалдаг байгаа. За манай компани нь болохоор бас энэ бод богийн толгойг шулж татшуулган гаргадаг байгаа. Энэ бас сүлжээ дэлгүүрүүдээр зарагддаг байгаа. 500 грамтай 1 кг-тай 300 грамтай гэж 3 төрлөөр гаргадаг байгаа. Эрдэнэ хүнс компани нь Монгол үндэсний уламжлалт хоолыг үйлдвэрийн аргаар боловсруулан хэрэглэгч түмэндээ хүргэж байгаа анхдагч үйлдвэрлэлээ. Тиймдээч үйлдвэрлэн гаргаж байгаа дайвар махан бүтээгдэхүүн бүр нь хэрэглэгч та бидний итгэл найдварыг хэдийн хүлээж чадсан төдийгүй айл гэрийн тавгийн ширээний амттай сайхан зоог болсоор байна. Мөн эргээд та бидний эрүүл мэндэд шимт хижээл сайтай гэдгээрээ бусад бүтээгдэхүүнээс илүү онцлог давуу талтай. Энэ ч утгаараа Эрдэнэ хүнс компаниг анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш үнэнч хэрэглэгчд нь байж итгэлтэй түншлэгч болон хамтран ажиллаж ирсэн хүмүүсийн сэтгэлийг бид хуваалцсан юм. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай дээрхийн заяа төвийн бус байгууллагын маань хамт олон манай үдийн цагаараа эртний зоогийн бүтээгдэхүүнийг үдийн цайндаа хэрэглэдэг. Үр хүүхэд маань хань жил маань гэсэн энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Ялангуяа бид нар чинь Монгол улсад болохоор махан бүтээгдэхүүн өмнөх төртэй байгалаараа бэлтжиж яваа энэ малынхаа бүтээгдэхүүнийг хөргөнөөр хэрэглэж заншиж ирсэн учраас ингээд энэ бүтээгдэхүүнээр ингээд өдрийнхаа цайг уух ер нь ингээд өглөөний хүүхдүүдэд хичээлнийхээс өмнө идэвхтэй их тохиромжтой. Тэгээ ялангуяа хүүхнүүдийн минь калгинемиг нөхөж ирдэг. Дээрээс нь үн мөч ясны сэргчлэлийг хамгаалж ирдэг. Тэгээ энэ сайхан үхрийн хэл, хоньны хэл, чансан толгой, мөн ичдүүжин энэ ичдүүжин бол ер нь хүний калгиныг нөхдөг. Хүн эмхийг ялангуяа 30 гарсан наснаас илүү дээш насны эмэгтэйчүүд калгин их дутагддаг. Ер нь тэгээ калгиныг өдөрт идэж байхад өөрийн биед байх калгинаа нөхөж аваад тэрнийхэн дагуу хүн бас гогшилт их удаашралт явагддаг. Эннээс хайш гэсэн ингээд цаашдаа хэрэгжилж явж юм гэж бид нэр бодод хоорондоо ярилцсаадаг. Та бүхэн ч гэсэн энийг өргөнөөр хэрэгжилж одоо байнгын үдийн цайндаа хэрэгэлдэг болоорой л гэж хэлмээр байна да. Манай Далаа баян хариуцлагатай ховзот компани нь Эрдэнэ хүнс компанитай ажиллаад 5-6 жил болж байна. Эрдэнэ хүнс компани гаргасан энэ бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэгч олон түмэндээ хүргэх гүүр нь болж байгаадаа баяртай байна. Ингээд цаашдаа Эрдэнэ хүнс компанитайгаа хамтарч ажилласаар байх болно. Донжил. Ингээд та бүхэндээ ажлын амжилт хүсье. Баярлалаа. Эрдэнэ хүнс компани сэтгэлээ гарган үйлдвэрлэдэг дараагийн бүтээгдэхүүн бол шир тагалцагны хувьхаар хийсэн царцаамаг. Царцаамаг дургүй хүн гэж бараг л байдгүй болов уу? Шир тагалцагны хувьхаар хийсэн царцаамагт мөн адил коллаген, эластин зэрэг төгс бус тэжээллэх чанартай уургуудыг маш их хэмжээтэй агуулах учир хүний биед хоримтлагдсан хорд бодисыг зайлуулж, арьсыг уян налархай толгор болгодог. Мөн хүүхдийн ясны хөгжлийг дэмжин, ясны сэргэжилтээс урьдчилан сэргийлэх, нуруу уй мөчний зөөлөн эд болон уйны шингэнийг нөхөх гэх мэтийн олон талын ач холбогдолтой юм. Энэ стүүчний ач
ач холбогдол нь юу гэдэг юм бэ? Ямар зүйлээр илүү ач тустай гэдэг юм бэ? За стужин нь болохоор нөгөө хүний одоо нөгөө нэг каллигийн нэмэгдүүлж өгдөг хувь нь одоо тэгээд энэ шөрмөс нь болохоор хүний үе мөч шар ус мусанд айгуу сайн. Тэгээ одоо манай энэ стужингийн энэ дээдлэлтэн тунж байгаа досыг бид нэр авдаг байгаа. Тэгээ үений шар гэж гаргадаг байгаа. Тэр нь болохоор нөгөө нэг үе мөчөөр ингэдэг настаа болсоо дүрхдэг үеиндээ дүрхтэй. Үе мөчөндөө дүрхээд халаагаад нөгөө одоо шарлага маягаар хэргэлдэг. Тэгэхэд өвчин айгуу сайн намддаг. Тийм ач тустай байгаа. За тэгэхээр баялаг бүтээгч нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт маань үндэсний үйлдвэрлэгч Эртний хүнс компани хамт олон оролцож байгаа. Тэгэхээр бид энэ удаагийн нэвтрүүлгээрээ дамжуулаад мэдээж Эртний хүнс компани үйлдвэрлэн гаргадаг чанартай бүтээгдэхүүнийг та бүхэндээ танилцуулж байгаа. Тэгэхээр хоёулаа яг хамгийн ихний үйлдвэрлэлийн шат амжилтаас ахуулаад үйлдвэрлэлийн процесс явагцаар байгаа. Яг энэ хэсэгт бол хамгийн сүүлийн савлгааны хэсэг явагдаж байгаа шиг байна тийм. Энэ болохоор одоо нэг адууны хэл байна. Адууны хэл савлаад энд вакуумдаг байгаа. Энэ болохоор вакуумны өрөө гэдэг манай. Тэгээд энэ болохоор зарцаамаг байна. Энэ толгой байна. Эцсийн бүтээгдэхүүн маань ингэж гарч байна. Одоо манайх энэ одоо ингээд өглөө гарсан шиг энэ борлуулагчид өдөрт одоо 500-аас 600 ширхэг авч гардаг байгаа. 2 борлуулагч авдаг байгаа манайх. За одоо би ингээд та бүхэндээ ингээд өөрийнхөө компани хийдэг бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа. Та бүхэн манай бүтээгдэхүүнийг бодлон авч байгаарай гэж сэрьёё. За маш их баярлалаа. За ингээ үзэгчдээ та бүхэн маань бидний нэвтрүүлгийн мэдээж хүлээн аван үзсэн бах. Тэгэхээр мэдээж монголчууд бид бол цөөхүүлэх нэ тийм ээ. Тэгэхээр бид аль болох заавал гадны импортоор оруулж ирж байгаа чанартай чанаргүй бараа бүтээгдэхүүнийг хэрэглэхээс илүүтэйгээр яг дотооддоо Монголынхон хөрсөнд үйлдвэрлэж байгаа үндэснийхэн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг цагийн амагт үзэгч та бүхэн маань хэрэглэж байгаараа замун түнчлэн тэр дундаа мэдээж Эртний хүнс компани энэ сайхан бүтээгдэхүүнийг та бүхэн маань ахуй хэрэглээндээ өдөр тутамдаа хэрэглэж байгаарай. Эртний хүнс компани бүтээгдэхүүн номин миний дэлгүүр, Max хүнс, Everyday, оргил, сансар гэх мэтчлэн нийслэлийн томоохон бүх сүлжээ дэлгүүр худалдааны төвүүдээр худалдаалагдаж байгаа. Тийм учраас үзэгч та өөрийн гэртээгээ ойрхон худалдааны төвүүдээс Эртний хүнс компани бүтээгдэхүүнийг сонгон хайртай гэр бүлийнхэнтэйгээ амтархан зоглоорой. Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж бүтээгдэхүүнийг авч хэрэглэх юм бол бидний энэ одоо бид нар чи хямарч ийн гэж яриад байгаа шүү дээ. Одоо энэ сүүлийн 1 жил бол эдийн засгийн хямрал боллоо. Энэ хямралыг бид нар өөрсдөө л давж туулна. Тэгээд энийг хямрахгүй байна шүү гэж бүгдээрээ явах юм бол энэ хямдралын цаана гарна гэж би боддөө шүү дээ. Одоо манай хамт олон бол би ажилчтай гэдэг. Манай компани бол хямраагүй шүү. Бид нар хямраагүй. Яагаад гэвэл бид нар ажиллаа хийж гин, цалингаа авч гин, амьдарч гин. Тэгэхээр бид нар бүгдээрээ л тэгж бодоод явах юм бол энэ хямралыг давна. Гарн цаана. Гэхдээ эн чинь нэг төр зураг шүү дээ. Ямар дэлхий өмөрөх гэж байгаа биш тийм ээ. Тэгэхээр чи бид нар давж гаргах болно. Гарчж байгаа юм бол болно гэж үзсэн чинь. Тэгээд худалдан авагчдаа их баярлж байгаа. Манай бүтээгдэхүүнийг байнга худалдан аваарай, хэрэгжилж байгаарай. Тэгээд бид нар улам сайхан гоё бүтээгдэхүүнийг хичээж ажиллаж байгаа. За ингээ хамтдаа бүгдээрээ үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжээрэй, баялаг бүтээгчдээ дэмжээрэй гэж уриалъя. Манай орны хувьд Монгол малын мах хэд хүнтэй байгаа нь барууны болон Азийн орнууд руу худалдаанд гаргаж чаддгийн гол шалтгаан болдог. Нийлүүлэлтийн хувьд анхаарч олон улс руу чиглэсэн маркетингийн бодлого явуулах шаардлагатай байгаа юм. Түүнчлэн экспортыг дэмжсэн төрийн цогц бодлогыг нэн тэргуунд баримтлан ажиллаж байж дэлхийд Монгол малын махны чанарыг таниулсан Монгол брэндтэй болох шат нэгээр нэмэгдэнэ гэсэн үг юм. Энэ бүхнийг өнөөдөр эх орныхоо хөрсөнд буулгахын төлөө бие сэтгэл хичээл зүтгэлээ дайчлан ажиллаж хөдөлмөрлж яваа үндэсний үйлдвэрлэгч Эртний хүнс компани хамт олонд амжилт хүсье. Эх орон Монголын үндэсний телевизээс үзэгч танд төлөвлөлөн хүргэдэг баялаг бүтээгчид нэвтрүүлгийн манай энэ удаагийн дугаарт цэвэр экологийн бүтээгдэхүүнээр нийслэлийн иргэдэд хангах Монголын шилдэг брэнд бүтээгдэхүүн болох эрхэм зорилгын дор нэгдэн үйл ажиллагаагаа явуулдаг Эртний хүнс компанийг бид онцлон үзэгч та бүхэндээ танилцууллаа. Тэгэхээр бид нэвтрүүлгийнхаа дараагийн дугаартаа дотооддоо үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулдаг олон аж ахуйн нэгж байгууллагыг дэмжин ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Тэгэхээр нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг хүлээн авсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзцай түр баяртай үзэгчтэй.